Бид яагаад аимшигын юмс үзэх харах дуртай байдаг вэ? Horror буюу аимшигын төрөл нь кино зохиол дээр хамгийн алдартай төрөл байсаар л ирсэн. It, Saw, Last of Us гэд дэлхийд дээрх хүмүүсийн бараг бүгднгийнх нь үзсэн кино зохиолууд бий. Тиймээс яагаад бид аимшигын төрөл зүйлийн зохиол кинодод дуртай байдаг юм болоо? Хамгийн анх эртний Грекэд Европсын үзэгдэл чөтгөр шулан гэх мэт ойлголтуудыг ном зохиолоор дамжуулан хүмүүст хүргэж байсан ч өнөө үеийн шиг тийм сайн хөгжөөгүй байсан. Үүнээс хөгжиж явсаар готик гэх төрөл гарч ирсэн. Түүнээсээ ургуулan horror гэх төрөл рүү орон хүн бүрийн ялангуяа эмэгтэйчүүдийн дуртай төрөл үүссэн байдаг. Бүр орчин үед бидгийн тэргийн тухай сонсож хүмүүс тохиолдсон элдв зүйлийг сонирхох нь илбэг болсон. Яг үүнийг бид хүмүүсийн сонирхлыг татдаг хэмээн тайлбарлаж болох ч үүнд өөр шалтгаан байгаа болов уу? Краштайгаа очиод ярих, математикийн шалгалт өгөх гээд бүгд л биднийг сандаргаж төгшүүрт оруулдаг шүү дээ. Гэхдээ ийм мэдрэмжүүд сайхан ч бай муухай ч бай биднийг бүгдийг нь төгшүүрт оруулж чаддаг. Medical News Today-ийн судалгаагаар хүмүүст аюулд байна гэдгийг мэдрэхээрээ fight or fight гэх хариу үйлдэлийг сэтгэл судлал тэмцэх эсвэл зогтох хэмээн орчуулдаг. Яг энэ үед хүний зүрхний цохол хурцсан нүдний хүүхэн хараад илдэг. Товчхондоо стресстэй эсвэл аюул төгшүүртэй байдалд ороход бие физиологид автоматар илрэх хариу үйлдэлийг хэлж байгаа юм. Стресс аюул заналд орсноо ойлгосноор симпатик мэдрэлийн систем идэвхжиж бие махбодыг тулдах эсвэл зугтахад бэлдэх хариу уруулыг өгдөг байна. Амьд гарах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хувьслын явцад бие махбод илүү дасан зогтчих. Тиймээс л бид аимшигын тоглоом, зураг, кино зохиолыг унших үед ийм хариу үйлдэл үзүүлэн бидний оюун бодол, биднийг аюулт нөхцөлд байдал байна хэмээн ухамсаргүйгээр итгүүлдэг. Хүмүүсийг ямар нэгэн зүйлээс айх, сандрах үед нь адреналин, норадреналин, кортизол зэрэг дотоод шүүрлийн систем ялгаруулснаар бие махбодын хариу үйлдэл гаргахад бэлэн болдог. За жишээ авъя бүгдээрээ. Halloween эд кинон дээр гардаг алуурчин алиэлагч хоёр байдаг. Бид энэ хоёрыг бодит төшөлтийг мэддэг хэрнээл тарих маань хариу үйлдэл гаргасаар л байдаг. Science Direct-ийн Dissociable Nervous System for Unconditioned Acute and Sustained Fear гэх судалгаанаас үзэхэд аимшиг кино үзэх нь амигдала буюу хүний сэтгэл хөдлөлтөй холбоотой бүх зүйлсийг зохицуулдаг хэсэгт очиж үтсэн зүйлийг тань жинхэнэ хэмээн итгээд dread response үзүүлдэг байна. За ингээд рекламын пауз авцгаая. Мөнгөн үрэмлэг 24 цагийн шуурхай төрийн тусламжийг 77 102 103 гэсэн дугаараар холбогдож та бүхэнд зөвлөж байгаа юм байна. Тиймээс танд яаралтай эмнэлгийн шаардлагын хэрэгцээ гарвал тус эмнэлэг найдвартай шуурхай үйлчилгээг танд санал болгож байна. Хүмүүсийн аимшиг киноноос таашаал авч байгааг тайлбарлах хамгийн эртний сэтгэл зүйн онолуудын нэг бол Долф Зиллманы өдөөлтийг шилжүүлэх онол юм. Энэ онол нь аимшиг зүйлсийг хүмүүст таниулан түгээх нь хүмүүст айц төрүүлдэг тул физиологийн өндөр түвшний сэрлийг өдөөдгөө гэж үздэг. Ингэснээр тэрхүү сэрэл нь үзэгчдийн хувьд тайвшрах таашаал авах мэдрэмжийг улам нэмэгдүүлж эйфориагийн орилд хүргэдэг. Өөрөөр хэлбэл хүмүүс аимшиг киног хуурамч эсвэл өөртөө тохиолдоогүй гэдгийг сайтар мэдэж байгаа болохоор ийхүү мэдэрдэг байгаа нь л дээ. Дараагийн хүмүүсийн дуртай байдгийн шалтгаан нь humanity гэх ойлголтыг хар бараан талыг олж харах байгаа юм. Favorite Movie Monster and Their Psychological Appeal гэх судалгаан дээр хүмүүс хүмүүлгийн зүйлсийг хар бараан талыг олж хардаг болохоор дуртай байдаг гэсэн байдаг. Нийгэм нь хүн төрөлхтний хамгийн завхарсан эсвэл аимшигтай мангасуудтай ховор тааруулдаг бөгөөд бид нийгэмтэйгээ зохицон амьдрахын тулд харанхуй талуудаа дарангуулan амьдардаг. Яг л Sigmund Freud суперэго, эгоичд гэдэг шиг. Аимшиг кинод нь бусдыг болон өөрсдийгөө доторх биологийн шин чанартай за мөн тухайн шин чанарыг танин мэдэхгүй аюулгүй орчинд хүн төрөлхтний хамгийн харанхуй эсгүүдэд тэмцэх боломжийг олгодог байна. Ийм шалтгаануудын улмаас хүмүүс Европсын зүйл дурдаг байх нь. Та ер нь ихэд аимшиг кино дуртай юу? Дуртай бол яагаад гэдгээ комент хэсэгт хуваалцаарай. Re-explained.